Барс худалдааны төвийн өмнөх явган хүний гарцыг хааж хашааснаар яг одоогийн байдлаар энэ худалдааны төвөөр үйлчлүүлэхээр ирсэн бүх иргэд явган хүний гарцгүйгээс ийхүү хашаасан торны завсраар ийхүү гарч байна. Уг нь бол өмнө барс худалдааны төвнөх яг энэ явган хүний гарцаар хүмүүс хөдөлгөөнд оролцдог байсан. Гэвч тодорхойгүй шалтгаанаар энд явган хүний гарц байхгүй болсонд л гэрлэн дохиотой гарцаар гарна уу гэсэн бичгийг хадснаар хүмүүс гэрлэн дохиотой гарцаар гарах биш өөрсдийн дүт байдлыг бодож энэхүү хашааны доогуур мөлхөх ойролцоогоор цоорхоогоор хөдөлгөөнд оролцож байна. Хүмүүс юм зөөж ингээд агаж гагнахгүй манахгүй баг усууд ирсэн шүү дээ. Ирснийхаа дараагаар бүгдийн уужаа ахиж ингэж гагнахгүй гэж уурчин авчирд бүгд амар хүндрэлтэй байхгүй. Бид наагур машин төвлөлтөй бидээс наад доогуур шугалтай нөө усууд ч сайгуул усууд бараах чи ийш явдаг усууд байна, ийш явдаг усууд байна. Тэгэхээр амар хүндрэлтэй байна. Харин онцгой юм байна шүү дээ. Хамаг гарцнуудын хаагаа ирсэн ингээд нэг аюулгүй байдал тийм ийм сонирн бодлоо. Гэтэ явгууны гарцыг ингээ хаацсан хөдөлгөөнд оролцоход ямар аюул хэцүү юм байна шүү дээ. Тийшгээ явуулаа. Тэрүүгээр энэ ийш явах чинь хэцүү л болоод байна шүү дээ. Явгууны гарцыг хаацсан хөдөлгөөнд оролцоход аюултай байна уу? Аюултай. Ийхүү явгууны гарцыг хааж иргэдэг алхах газаргүй болгосон мөртлөө энд хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах туслах ажилчид явган зорчигчдыг зохицуулж ийхүү хөдөлгөөнд оролцуулж байгаа нь энэ хавийн иргэдийн гайхшрыг төрүүлж байна. Энэ хавийн худалдаа авагч болон худалдаачдыг хийж байгаагаар манай худалдааны төвөөс хүнс бараа худалдаж авсан иргэд энэ дээрээс ойролцоогоор 300 м-ийн зайд орших явган хүний гарцаар гарахаас илүүтэйгээр иргэд гарцгүй газраар ийхүү хөдөлгөөнд оролцож байна. Худалдааны төвийн худалдаачдыг хийж байгаагаар ийхүү явган зорчдын замыг хаач мөн автомашины зогсоолгүйгээс манай худалдааны төвөөр ирж үйлчлүүлэх хэрэгтийн тоо харьцангуй багасаа. Үүнтэй холбоотойгоор бидний орлого ашигч муудаж байна. Энэ талаар бид хил мэдээллийн хэрэгслээр ярих гэдэг боловч худалдааны төвийн удирдлагын зүгээс түрээсийн гэрээг цуцлана гэж дарамтланд бид ямар нэгэн яриа өгөх боломжгүй байт юм а гэж тайлбарлаж байна. Энэ явган хүний гарцыг яагаад ингэ хаацсан бэ? Чи мэдээлэл өгч гээд яа. Ямар шалтгаанаар ийхүү явган хүний гарцыг хаагуулсныг бид энд хөдөлгөөн зохицуулж байгаа замын цагдаараас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа.